Иргэн Баталд өөрөө үндсэн хуулийн цэцэд хандаад тэгээ баг суудлын хуралдаанаар үндсэн хуулийн маргаан бол үүсгэхээс татгалцсан юм байна энэ асуудлаар. Тэгэхээр баг суудлын хуралдаан болоод үндсэн одоо хуулийн цэцгийн маргаан үүсгэхээс татгалзсан гол үндсэл нь юу вэ гэвэл энэ бол цэвэр улсын хурлын өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал байна. За үүнд ямарваа нэгэн байдлаар үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан бол үүсгэх үндслэл бол харагдахгүй байна гэдэг ийм бодлол баг суудлын хуралдааны шийдвэр гарсан юм байна. Тэгэхээр бид нар энийг бол харах хэрэгтэй хаа гэж бодож байна. За хоёрдугаар зөвхөн миний санал бол энэ ажлын хэсэг байгуулж байгаа юм байна. Тэгээд ажлын хэсэгт би өөрөө орох саналтай байна. Тэгээд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг бас бид нар жаахан бодож байгуулах хэрэгтэй юм болов уу? Дандаа нөгөө шинээр сонгогдсон гишүүд дан ажлын хэсэгт орсон байна. Тэгэхээр жоохон холимог байдлаар хуучин туршлагатай парламентчдыг бас энэ бүрэлдэхүүнд оруулах ёстой болов уу? Энэ төрийг төлөөлж байгаа гэдэг ингээд маш одоо хариуцлагатай ажил үүргийн цаана байгаа олон нюансууд байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг ч гэсэн судлахаас өсвөлээд нэлээд судалгаа шинжилгээтэй үзэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгээ ганцхан тэтгэмжийн асуудал гэхгүй энэ асуудлыг дагалдуулаад гарах бусад асуудлуудыг ч гэсэн өргөн үрэн судлаад тэг яг нөгөө гишүүдийн хүндэд байгаа энэ тэнцвэрийн асуудал гэж байгаа. Тэгэхээр энэ тэнцвэрийг яг оновчтой зөв тодорхойлох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тийм учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг манай хоёр байнгын хорооны дарга нар бас хараад харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Би өөр ажлын хэсэгт орох саналтай байна. За санал хэллээ. Мямар сүрэнгийн Бадам сүрэн гişүү гэлээ.